За эдгээр сүнстэй байрнуудын талаар яриагаа өргөжлүүлж байна. Цагдаа нар явж ин дүнсээ 3 моциклтэй. Эвгүй шүү дээ. Моциклэн дээр ингээ 2-2-ороо суугаа явцдаг. Амар ихгүй. Эзэн бас л зөв тактик ихгүй. За тэр яах вэ? Тэгээд энтхийн нөгөө сүнстэй байрнуудын талаар яриагаа өргөжлүүлээ. Тэгээ ингэдэг юм байна. Зарим байранд нь бол ингээд унтахад юу яаж байгаа вэ? Ерөөсөө нойр хүрэхгүй. 2-3 цаг хүртэл бол ерөөсөө нойр хүрэхгүй. Яаж үзээд унтна гэж байхгүй. Ямар сайндаа аргаа ороод хүмүүс нойрны юм авч уудаг байхгүй юу? Зарим тийм байрууд байна. Тэгтэл зарим байранд нь бол бүр яагачгүй нойр хүрээд эхлэв. 10 9 гээд нойр хүрээд тэгээ унтаад өгөн заяа. Тэгвэл шүнжэнгөө зүүдэл чинь. Ерөөсөө л тэр зүүд бол яг л кино. Киног л өстө боддоор нь өөрөө найруулад үзэж байгаа юм чи. Миний оюуны потенциал найруулад үздэг баг л та. Тэгээд энэ ялгааны юм баггүй. Шүнжэнгөө нойр үрхгүй одоо нэг нойр үрхгүй ингээл 3-4 хүртэл ингээл унтахгүй байж байгаа 3-4 гээл нэг юм хүчээр унтж байгаа. Тэгээ унтахаараа бас тэр чинь зарим газараа бол зүүдлэхгүй, зарим газараа зүүдлээ. Зүүдлэхгүй газараа бол тэгэл нойр үрхгүй ингээл 3 цаг хүртэл сэрүүн хөвтөж байгаа. Тэгэл нэг юм унтж байгаа. Өглөө арай ядан босоод ажилдаа явна. Яаж хичээгээд нойр хүрхгүй. Тэгэхэд 3 хүртэл заяа. Нойр хүрхгүй ингээд тарчилчж байгаа байхгүй. Унтаж чадахгүй. Тэгж жагаад унтангууд бас дахиад шүнжэнгөө байлтчихж байгаа юм чинь. Амар зүүдлээд. Бүр амар зүүдэлдэг шүү дээ. Би тэр уржингийн тэр нэг байранд бол тэнцтэй зүүд амьдрал хоёроо сүлдээ ялхаа байцсан байсан бохоггүй. Ажил дээрээ очиж байгаа л юу болоод байна гэл толгой эргээл манарал зүүдлээд байна уу эсвэл юу болоод байна гэд бүр ялхаа байцдаг юм бэл. Тэгтэл одоо энэ байранд болохоор эрт нойр хүрж байгаа. Гүртлүү шүү дээ. Эрт нойр хүрж байгаа. Тэгээ унтангууд нүд анаал шүнжэнгөө байлтчихж байгаа юм чинь. Аз бол чарн хар дарах нь баг байна. Гэхдээ л хар дарж байна. Мэрсэр амар хар дараад байна. Тэгээд ийм л байна. Ерөнхийдөө бол 3 англи. За юу байна? Ерөөсөө огт 3-4 хүртэл нойр хүргүүлдэггүй, унтуулдаггүй тийм сүнстэй байр байна. Тэгэхэд 9-10 гээд нойр хүргүүлээд унтуулцдаг. Тэгсэн хэрнээ шүнжэнгөө зүүдлүүлцдэг. Тийм сүнстэй байр байна. 3 дахь нь 3-4 хүртэл нойр хүрэхгүй ингээд тарчлаачаад тэгээ унтангуудаа шүнжэнгөө бас дахиад хар дараа зүүдлээд зүүд амьдрал хоёроо ялхаа байцдаг. Тийм сүнстэй байрууд байна. Үндсэндээ сүнстэй байруудыг 3 ангилчихж байгаа байхгүй. Гэхдээ бүр амар хүчтэй сүнснүүд нь бараг л мэдрэгдэл бараг л харагддаг юм байлээ те. Гэхдээ харагдах хаашаа юм бэ? Бараг л харагдах гэж үздэг юм байлээ. Вазраны хомпад. Энд бас сүнс харсан хүмүүс байдаг юм байлээ. Энэ хүмүүс яриад байдаг юм байлээ. Тэр байранд тийм сүнс харсан, энэ байранд ийм сүнс харсан гэх. Тэр сүнс нь бараг мэдрэгдэжсэн гэл. Бараг л амьсгалж ийсэн гэл. Хүрсэн гэл. Хоол моол хийгээ зогсчихсон чи мөр сүрэн дээр гой муйн дээр нэгж хурж барьсан гэл. Бараг л мэдрэгддэг юм шүү. Тийм хүчтэй сүнснүүд байдаг шүү гэлээ. Тэр фантом нь хүний айцаар тэжээгдэж идэг фантомууд чинь хүнийг айлгах тусам ингээ улам хүчрхэг болоод хүчээ аваад одоо энэ намайг ингээ шүнжэнгөө зүүдлүүлж энэ фантом ч бол бас л өөрийнхөө ингээл өөртөө тэр хэрэгтэй одоо хүнд энерги хоол хүнс хэрэгтэй байдаг шүү. Хоол хүнснээс энерги авдаг шиг тэр зүүдээр дамжуулж өөрийгөө ингээ фантом ингэж өөрийгөө сэргээж байгаа байхгүй. Тэгээд тэр чи явандаа ингээл хүчрхэг аажмаар хүчрхэг болоод эхлэх юм бол юу вэ? Бүр ингээ хүн айлгах, мэдрэх, хүнд хүрэх хэмжээний болох
болдог болов гэж би бодож байгаа. За дараагийн бичлэгээр уулзъя.